бид асуудлыг бүрэн шийдэж одоо импортын хэмжээг хэвийн болгож хэвийнээс одоо бараг 2 дахин хэмжээнд оруулж ингэж шийдэж чадлаа. Монгол улсын ерөнхий сайд Гомдожийн Зандан шатар Оросын холбооны улсын засгийн газрын тэргүүн Мишустинтэй өнгөрсөн 4 дахь 5 дахь өдөр холбогдож бас тодорхой дэмжлэг хүссний үр дүнд одоо шатхууны импортын хэмжээ бол нэмэгдэж байна. За өнөөдрийн байдлаар гэхэд орой 22 цагийн үед гэхэд Монгол улсын нутаг дэвсгэрт 110 автобензин бензин ирнэ. Энэ нь бол 6600 тонн гэсэн үг. Өдрийн орж ирдэг хэмжээнээс 3 дахин ихээр орж ирж байна гэсэн үг. Ийм одоо нийлүүлэлтийг хийлээ. Өчигдөр бол би Орос улбаны улсын эрчим хүчний тэргүүн дэд сайд Сорокин сайттай бас өөрийнхөө импортлагч компаниуд болон агентлагийн төлөөллүүд за мөн бас Орос улбаны улсаас Монгол улсад нефтний бүтээгдэхүүн импортлдог одоо Роснефть, Газпром гэдэг бусад одоо томоохон компаниудыг бүгднийг нь оролцуулсан тэлээ хурал хийлээ. За энэ хурлын үр дүнд бол бид Монгол улсад нийлүүлэх шатхууны хэмжээг одоо нэмэгдүүлэх, тасралтгүй байлгах, Оросын холбооны улсын төмөр замын нийгэмлэгүүдийн бас төлөөлөл байсан тасралтгүй тээвэрлэх, нэн тэргүүн игнэнд одоо шийдвэрлэх ийм одоо тохиролцоонд хүрлээ. Оросын холбооны улсын дотоодын нөхцөл байдал одоо хүнд байгаа ч гэсэн Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хилцээр байгаа учраас бас найрсаг хөршийнхөө хүрээнд бид бүх одоо чадлаараа тусал дэмжинэ гэдгээ бас Оросын холбооны улсын засгийн газрын зүгээс илэрхийллээ. Ирэх одоо 5 дахь өдөр одоо маргааш нөгөөдөр гэсэн үг. Бид одоогийн явж байгаа үйл явцынхаа одоо дүгнэлтийг хийж дахин одоо тэлээ хурал хийн. За мөн бас байнгын ажиллагаатай шуурхай удирдлагын багийг одоо хоёр талаасаа гаргаж ажиллана. Оросын холбооны улсын эрчим хүчний яамны газрын тос хариуцсан газрын дарга манай аж үйлдвэр эрс баялагын яамны газрын тос хариуцсан газрын дарга нар байнга холбогдож одоо ажиллах ийм одоо шийдэлд хүрсэн. Тэгээд мөн бас бүгд найрамд хятад ард улсын одоо талтаа бид бүхэн холбогдож яаралтай шуурхай дэмжлэг авч одоо өнөөдөр бас энэ сардаа эх сард одоо бид нар 15500 тонн А92 автобензин авахаар одоо гэрээ хэлцлээ хийсэн. Өчигдөр орой одоо бүгд найрамд хятад улсын бас Монгол улсад суух элчин сайд Шэм бол надад мэдээлэл өгөхдөө 2500 тонн А92 автобензин, 2500 тонн дизель түлш Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс ачигдсан гэсэн мэдээлэл өглөө. Одоо тэгээд манай улсын нутаг дэвсгэр рүү удахгүй орж ирнэ. Тэгээд ард иргэдтэй хандаж хэлэхэд бас одоо энэ шок бол дууссан. За бензин шатхууны нийлүүлэлт бол хэвэн байгаа. Шатхууны бусад төрлүүд болох одоо дизель түлш болон бусад төрлүүд бол хэвийн хэмжээтэй байна. За сая А92-ийн одоо доголдлоос шалтгаалаад за 95 төрлийн автобензин бол их нийлийн хэрэглэгдлээ. Нөөц жоохон дундарсан байна. Энийг нөхөж авах ажил хийгдэж байна. За тэгээд одоо шатхуунтай холбоотой асуудал бол цаашдаа бас гарахгүй байх тал дээр засгийн газар бүрийн хэмжээнд ажиллана. Энэ бол одоо гадаадаас импортоор авах одоо бүх арга хэмжээгээ зохион байгуулсан ажил байна. За одоо аж үйлдвэр эрс баялагын сайд болон засгийн газар улсын хуралд бас хэд хэдэн урт болон дунд хугацааны одоо бодлогын ажлууд хийх ёстой. Нэгдүгээрт бол газрын тосны үйлдвэрээ бид нэр ашиглалтанд оруулах ёстой. Газрын тосны үйлдвэрийн маань ажил манай засгийн газрыг ажил авж яхад 20% нэлийн одоо суларчсан идэвхгүй юм байдалтай байсан бол одоо 3 сар гаруун дараа 50% хүрсэн байна бүтээн байгуулалтын ажил. Одоо технологийн гол захиалгуудаа хийцэн байгаа. За 2027 оны нэгдүгээр үйлрэл эхний хагас гэхэд бид энэ үйлдвэрээ ашиглалтанд оруулна гэж зорж байна. 400 мянган тонн одоо автобензин, за 870 мянган тонн дизелийн түвш үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр одоо ашиглалтанд орно. Энэ үйлдвэрийн талаар бол янз бүрийн байр суурьтай хүмүүс байдаг. Гэхдээ саяын одоо нөхцөл байдлаас өмнө ч болж исэн жилийн жилд болж идэг энэ нөхцөл байдлуудаас манай дотоодын нэрх үйлдвэр ямар чухлыг бас таавхан бас харсан баха. Хоёрдугаар асуудал бол бид сав суулганыхаа одоо хэмжээг нэмэгдүүлэх ёстой зайлшгүй шаардлагатай байна. Монгол улсын хэмжээнд 440 мянган тонн одоо агуулгах юм хүчин чадалтай сав байдаг. За бидний хувьд бол 1 сарын нөөцийг нэмэгдүүлэх шатхууны савыг эрх хичээл одоо барьж байгуулна. За энэнийхээ хүрээнд бид ковидын үед ашиглагдж байсан нэг удаагийн хуулийг дахин одоо өргөн барьж одоо шатхуун нийлүүлэгч, импортлагч аж ахуй нэгжүүд болон төр хувийн хвшлийн хамтын ажиллагаагаар одоо хямд их үүсвэрийг бий болгож сав болон барьсан одоо байгаа саваа дүүргэх энэ арга хэмжээг авна. За олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор бид бас засгийн газрын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд 3-аас 6 сарын хугацаатай нефтийн бүтээгдэхүүний хадгалах юм зорилго тавьж байгаа. Энэ зорилгынхаа хүрээнд энэ ажлыг хийнэ. За дараа нь бол бид бас энэ
тархмал их үүсвэрийг дэмжих, за тархмал одоо эрчим хүчний их үүсвэрийг дэмжснээрээ бид бас энэ цахилгаан автомашиныг одоо дэмжих энэ чиглэлийн одоо хууль эрх зүйн бодлогуудыг оруулж ирнэ. За ингээд одоо бид бүхэн бас аль болох одоо энэ уламжлалт шатах туслах материалаас хамааралтай байдлаа бууруулах чиглэлийн одоо бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүл зайлшгүй ажиллах шаардлагатай байна. За эцэст нь бол Оросын холбооны улс, Монгол улс хоёрын хооронд байгуулагдсан одоо агаарын түлшний одоо гэрээ хилцэл бий. За энэ хилцлийн тодорхой заалтуудыг бас өөрчилж бас шинээр одоо ярилцахаар Оросын талтайгаа өчигдөр бас тэлээ хурлын үеэр ярилцаж тохиролцлоо. Хоёр талаас ажлын хэсэг гаргаж энэ зүйл залтууд дээр ажиллаад ингээд дараа нь одоо улсын их хурлаар орос хоёрхан батлуулахаар шийдлээ. Тэгээд та бүхэндээ бас мэдээлэл өгч дуслаа. Баярлалаа. Та үйлдвэрлэлээр сая 50% ажил явж байна гэж хэлж байна шүү дээ. Энэ үйлдвэрийн ажил дээр одоо гацж байгаа зүйл гэж байгаа юу? Саяас байна. За үйлдвэр бол одоо гацж байгаа зүйл үгүй. За нефтийн үйлдвэр гэдэг бол дандаа технологийн одоо тоног төхөөрөмжүүд байрлуулдаг, суурилуулдаг ийм одоо үйлдвэр онцлогтой. За нефтийн үйлдвэрийн тэр технологийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүдийн захиалга гадаад улсуудад хийгдсэн байгаа. Эхнээсээ үйлдвэрлэгдээд эхэлсэн байна. За хийгдсэн энэ одоо үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бол үндсэндээ ингээд нааша ирэхэд бас нэлээд тээвэр логистикийн хүндрэлүүд тохиолдох юм байна лээ. Энд нь бол манай яам болон за Дорнговын Алтан ширээ суманд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн удирдлагуудаа бид нэг хамтын ажиллагаатай байна. Жижиг сажиг асуудлуудыг байнгын шийдээд ингээд явж байгаа. Манай улс ер нь жилдээ хичнээн тонн газрын экспортлоо ер нь хичнээн тонн одоо шатгаас нөхцөл гаднаас нийлж байгаа. Энийг зөрүүн ер нь хайцах байдаг. Хоёрдугаар юм бол сая ингээд шатгууны хомс гэсэн энэ дээр яг гурван хиймээ тийм төр юм уу эсвэл иргэд юм уу эсвэл нефтийн компаниуд одоо за нэгдүгээрт бол энд буруутан хайх гэхээсээ илүүтэй бидний байгаа байдал энэ. Буруут нь бид одоо өөрсдөө энэ 30 гаруй жилийн хугацаанд урт хугацааны төлөвлөлт хийж савныхаа хэмжээг нэмэгдүүлээгүй байна. За хоёрдугаарт бол бидэнд мөнгө байгаа үедээ энэ сав суулганыхаа асуудлыг шийдээд дүүргэж авдаг энэ бодлого хэрэгжүүлээгүй байна. За гуравдугаарт бид бас энэ цахилгаан эрчим хүчний их үүсвэрийг шинээр тавиагүй байна. Энийг дэмжих бодлого хэрэгжүүлээгүй байна. Тэгэхээр энэ бол одоо зайлшгүй арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай л гэсэн ийм асуудал байна. За хоёрдугаарт бол манай улсын хэмжээнд жилдээ бол 560 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг олборлж экспортлдог. За манайх жилдээ одоо 220 мянган тонны одоо сарда 220 мянган тонны газрын тосны бүтээгдэхүүнийг авдаг. Уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих хэрээр манай газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 20% өсч